Сайхан намарч гинүү та. Сайхан намарч чинь. За намрын сайхан шаргал өдрүүд үргэлжилж байгаа энэ сайхан өдөр. Хоёул өнөөдөр номны талаар жоохон ярилцсанаа. За ээжийг одоо 80 хүрэхтэн би энэ тайгийг хийж гисэн. Одоо ээжтэй. Тэгээд одоо энэ тайг бол ээждээ бэлгэж одоо морины толгойтой. Тэгээд 3 зааны толгойтой энэ. 3 зааны толгойтой. Тэгээд энэ одоо 100 настай 6 даа тайг тулаарай гэж одоо ийм буурлын өвгнийг одоо энэ 100 настай өвгнийг зураад тэгээд одоо 12 жилийн одоо нар уулын цаанаас гарч ирээд үүлтэй нар уулын цаанаас хулгантай тэгээд бүгд энэ тарийн төрийн дотор хулган өхөр бар туулаа луу могоо мор гээд дандаа тарийн ариун буйнтай хишигтэй өгөө тарийн төрийн дотор хийгээд ингээ ээжтэй хийж одоо 80 насны орн ээжтэй барьжсэн. Ийм дөх хамаа тэгээд үе боломжлоод одоо би өөрөө бариад энэ тайгийг ингээд аваа явж. Тэгээд хойш үедээ энэ мөнөөс үе боломжлоод ингээд яг хөлзөө буян гიშгтэй урт насхын буян шингэсэн юм болохлоо гэдэг ийм бас л одоо өв соёл бидний өв соёл зан үлийн нэг их юм одоо юм нэг бас энэ орж таарах байхаа гэж бодчихэ. Тэгээд энэ корл гэдэг тоглоом байна. Энэ мань 12 жилтэй. Тэгээд 12 жилийн одоо тэр одоо ирэх хүн шигддэг. Тэгээд 12 жилээрээ тоглодог. Тэгээд энэ одоо бас л одоо өв соёл одоо манай өвгөд өвдөөс маань одоо хоноо хотлуулчаад ороо болон корл тоглож одоо шагаа тоглож наадж гэсэн Монгол өв соёлын нэг эрхэм нэгэн тоглоом байгаамаа. Тэгээд энэ хэдүүдэн одоо тоглоё. За яа тий. Гаалуу хор хоёрын аль нь дөрөв үүссэн болоо үүслийн хувьд корн үүссэн. Хаагаад хоёр гал гэж хамгийн том энэ байхгүй юу? Корлын дараах тийм. Хоёр гал хулгантай, хоёр бартай үүж энэ өнгөтэй ич хүчтэй хиймэл. Ийм бэлгэлээр ёс бэлгэлээр тоглолдог. За хэн авч үзэх юм уу? Чи дараа аваад. Энэ өөрийнх чинь байхгүй юу? Би сайн энийг авцсан. Азтай байна. За дээр үнэхээр өнөөдөр өөр байгаа юм байна. Харин азтай байна. Азтай байгаа юм байна. За одоо миний гараа эндээс гэсэн энэ гараагаа гараа. За би одоо сая сөксөн учраас би гарах хэрэгтэй. За ингэ тоглолтын дундаа юм байна. Аавсаа сурчгүй энийг одоо. Энэ тоглоомыг манай аав ээж өндөр имээ зааж гисэн. Бүр баг бах тий. Баг сургууль дараг бах туу. За. Тэгээ та хорл хийж исэн юм байна дөө. Тий. За яа. За хоёр баг. Хийж ахлаа болоо. Тэнд захарна. Ахлын 3 хадад дээр 3 гэж 3 гэрээр надад чи. За. Энийг ахиулна. Хорлоор ахиул. Энэгээр ахиулах уу? Одоо ийм штэ. Чи үл эдэн штэ. Наа гарын моднод нуугаач. Та хоёр одоо. Баадан эдэн үстэй. Ингээд эдэн үстэй. Эд дуртай гараад. Юу ч эдэн үстэй. Төнөөд чийж штэ яа. Одоо чи энэгээр ид. Таслаараа эдэн. Үгүй наад чийдгүй. Морь арай дийлэхгүй. мод дийлэхгүй. Тийм. Морь яг доотлих. Гарын модонд орно та. Гарын Юу гар идэх гэж байна. Дөрөв гэрээ барьчлоо би. 4 гэрээ барь. Ингээд барих уу сүртэй байж шүү. За энэ одоо гал идэхээс өөр арга байхгүй. тэгээс өөр нэг гэрээ бичдэг байхгүй юу? Тэгээд хэн илүү Одоо энэ хүн хиттэй үлдчихэж байгаа. За. Тэрг аваарай. Тэр муугаа нэг өгч. За ингээд энэ дээр ингээд гэрийнхэн тоог өчтдөг байхгүй юу? Энэ 4 би 4 энэ 3 гэрээ байлаа. Тий. тэр 3 гэрээ барьж чадахгүй яг. Хоосон. Тэг гэргөө. Хэр оны шүү дээ. Тийм үү? Тий. За хамрасан та. Сэс. Хамаргал бахан гээл. Өслөг штэ. Энэ нэр хүүхэд ингээд тоглоход толгой нь аягүй сайн ажилтдаг. Яа тийм бэ? Багасаа тоглохоор их зүгээр тоглоно.
ном бүтээл гэдэг чинь ер нь их агуу авшигтай тийм ээ. Тийм ээ. Хүндрэлтэй түүхэнд уул мөрөө үлдээж явдаг ийм сайхан эзэс байдаг. Тий. Тэгэхээр таны хувьд бол ер нь энэ ухамсарт амьдралынхаа ихэнх хэсгийг энэ бөөгийн шашин, бөө судлал, бөө мөргөлтэй холбоотой ийм сайхан ном бүтээлүүд бичиж ирсэн байх юм аа. За. Тэгэхээр өнөөдрийн одоо энэ хоёулагийнхаа уулзалтаар энэ одоо олон таны бичсэн энэ олон сайхан цоврал бөө судалтай холбоотой ном бүтээлүүдийн талаар энэ ном яаж бүтсэн, ямар учир жанцантай ингэдэг талаар ярилцах гэж байгаа юм. За. Өнөөдөр. За жишээлбэл ер нь ингээд Монголд бол бөө мөргөлийн талаар ийм системтэй судалгааны бүтээлч бол анх чи далаа багш тэгээд энэ одоо бүрэг багш энтрийн ном л байдаг юм байна шүү дээ. Тий. Гарч ирсэн тий. Тий. Тэгээ энэ одоо мундаг эрдэмтдийн номыг та үргэлжлүүлээд одоо энэ бөө судалтай холбоотой их сайхан ном бүтээлүүд бичсэн юм байна. Одоо энд ингээ харагдаж байна тийм ээ. Харагдаж байна. Тий. За тэгэхээр та энэ номнуудаас ч хоёулаа эхлэе гэж бодчих. За хамгийн анх та энэ 2004 онд хамгийн анхны бичсэн ном ч байх шиг байна. Энэ Зайран Бямдорж Мөнх Тэнгэрийн амин судар гэдэг ном бичсэн байна те. Тэгээ энэ номыг тухайн үед та яагаад биччихсэн бэ? Та бас нэлээд залуу байсан баг тэр үед те. Тийм ээ. Тий. Тий. За энэ ч одоо энэ их залуу байсан л да. Тэгээд хамгийн гол нь одоо Мөнх Тэнгэрийн одоо амин судар гэдэг маань өөрөө хэлвэл энэ өвгд дээдсийн өв соёлыг хадгалах, хамгаалах, сэргээс баяжуул, сурчлах одоо хойч өвдөө одоо энэ Мөнх Тэнгэр бөө мөргөлийн утга санааг одоо авч үлдэх өөртөө одоо оюун ухаан өөрийнхөө бөөгийн ураг удуугийн бөөгийн одоо тэр өвлж ирсэн одоо тэр ухаан санаа тэнгэртэй харьцах одоо бөөгийн зан үйлээр харьцаж тэгээ энэ номыг бүтээсэн. Энэ номын сүүлд нь бол тэнгэрээс хэлсэн үү, тэнд харсан уу, тэрл юмтай хэлснээр тэрэлж бичиж утсан гэж байгаа. Тэгтээ зэрэг бол энэ номыг бүтээхэд бол одоо тэгэл тэр бөөгийн зан үйл бүхэл одоо юм л орж байгаа юм л да. Тэгтээ энэний гол санаа бол одоо миний зорилго бол хойч өвдөө өвлүүлэх иймэрхүү юм одоо үлдээж байгаа. Өөрөөр хэлбэл 55 цагаан тэнгэр гэж ямар юм, 44 хар тэнгэр гэж ямар юм, 99 тэнгэр гэж юм. Тэгвэл 99 тэнгэрийн зан үйл, 55 цагаан тэнгэрийн дүр төрх, 44 хар тэнгэрийн дүр төрх. Энэ дотор зан заншилж яаж байх вэ? Тусах уу? Ахуй заншилж яаж тусах уу? Ёс заншилж яаж тусах уу? Өөрийн оюун ухаанаар тэнгэртэй харьцаж ингэж буулгасан буултын одоо хэлбэр юм аа. Энэ нь бол бөөгийнхэн одоо утга санаагаар орж одоо хэллэг ярианд орж ирдэг учраас түүний одоо бөөгийн одоо тэр яруу найрыг одоо бөөгийн одоо дүр тэр бүгд орсон байгаа. Энэ үгдийг одоо судлаач эрдэмтэн доктор тэр үед мундаг том доктор, далай доктор, бүрэг доктор гэдэг миний үед бол одоо мундаг том доктор тэр үед одоо миний бөөгийн зан үйлд орж, миний номонд орсон юмыг үзэж сонирхож, миний бөөгийн хийж байгаа үйлийг харж, судалж ингэж явж асан учраас тэр улсууд бүгд миний номон дээр өөрийнхөө сэтгэл санаа сэтгэлдлийг бичсэн байгаа. Ингээд хойч үедээ дэлхий танигсан том эрдэмтэн мэрэгдийн одоо бас ач уян тэднэрт одоо хэлж байгаа одоо тэр үгийг одоо бас шилжүүлж юу ярьж хэлж ингээд одоо бөөгийн ном дээр бичсэн байж байгаа. Урсгал савнаа голдрыг савна хайрагч дутаа тусман уудан худаа хээтэн мэрэлцэн ухаан санааг мэрэгж шүүнгэж шивээс номын хүчийг олж юм уу? Зайран Бямдорж номон дээр ингээд эрдэмтэн мэрэгэтэр одоо бөхөөсөдөө үзүүлж харуулж миний ингэж ном бий болсон юм аа тий. Ийм учиртай тий. Аа гэлээ тий. Тэгэхээр бол энэ за хоёулаа ихний номыг харахад бол ингээд ер нь энэ бөө мөргөлийн зан үйлтэй холбоотой тавилан ёсон зан үйл, за тэгээ тэнгэр шүтлгийн амин судар, бөөгийн зан үлийн өргөө, за тэгээ тэнгэрийн овооны одоо ариун сан мөргөл залбирлын учир гэдэг. Ер нь бол энэ бөөгийн өв соёл, зан үйлтэй холбоотой бүхий зүйлийг бол ингээд анхтаа бичиж тэмдэглэж ирсэн байна тийм үү? За ингээд таны дараагийн номч бол одоо ингээ 2008 онд гарсан байх юм аа. За. 2008 онд таны ном бол Мөнх Тэнгэрийн шашин бөө мөргөл гэдэг. Энэ Улаанбаатар 2008 он. Зайран Бямдорж гэдэг. Арай зузаан болоод ингээ сайхан болоод. Тий, арай зузаан болоод. Тэгэхээр таны ном бол ингээл ер нь аюу олон дахин хэвлэгдэж олон жилийн нүрийн хөдөлмөрөөр л одоо ингээд
бүтээд байгаа юм биш үү тийм ээ? Тэгээ би одоо энэ номныхаа дагуу бас Пүрэв докторийн Мөнгө тэнгэрийн шашин гэдэг номыг уншиж судлаж тэрнийхээ үндсэн дээр одоо энэ Мөнгө тэнгэрийн шашин тэрийг хүлээн зөвшөөрж Мөнгө тэнгэрийн шашин бөөмөр гэдэг номыг өшөө баяжуулаад өшөө Пүрэв докторийн одоо номыг уншиж судлаад ер нь ахуй заншил тийм зан заншил ер нь монголчуудын ууламжил ийм байсан байна гэж эндээ судлаад тэгээд энэ ном бол гарч ирсэн. Энэ номыг бичсэн өвөөгөө онгол шүтээнийхэн одоо дуудлагаар уул усны дуудлага за одоо тэнгэрийн овоог яадах вэ хайрхтын овоог яадах вэ лусын овоог яадах вэ ингээд энэ зан заншлыг одоо судалж мэдээд энэ ном одоо гарч ирсэн ингээд ийм одоо учиртай байгаа юм. За тэгэхээр бол ингээд эхний ном бол ойл одоо онцлог гарч иж байна. Энэ хамгийн анхны Мөнх тэнгэрийн амин судар гэдэг ном бол ер нь тэнгэрийн тааллаар бичигдсэн ном биш үү? Тэнгэрийн тааллаар. Танд бол ингээд онгоц санхуус орж ирээд энэ номыг бичсэн байна. Тийм. За тэгсэн чинь дараагийн удаагийн одоо хэвлэгдсэн ном бол энэ Пүрэв докторийн ном илүү судалгааны чиглэлээр судалгааны чиглэлээр. Судалгааны шинжилгээ Пүрэв доктор далаа докторийн одоо номыг. Пүрэв доктор далаа докторийн ном бүтээл их сурвалж дээр тулгуурлаад та тэгээд тэд хүмүүсийг одоо ижлэл аваад тийм ээ. Ингээд тэдгээрийн ном судалгааны ажлыг үргэлжлүүлэх маягаар шинжлэх ухааны үндэстэй болж ирсэн байна. Тийм үү одоо тэгээд онгодоор ууж исэн юм бол одоо ингээд бичээд одоо эрдэмжүүлсэн байна. За ингээд таны ном одоо бүр 2010 он болоод ирсэн чи бүр зузаан болжээ. Бүр зузаан эхлээд бол та ингээд А4 5 хэмжээгээр гаргаж ирсэн бол одоо Б5 хэмжээгээр ийм том зузаан ном болоод гацсан байна шүү дээ тийм ээ. Тийм. За энэ ном бол одоо нөгөө шинжлэх ухааны үнцэн маань улам өргөн баялаг дэлгэр агуулгдсан бололтой байна тийм үү? Яагаад гэвэл энэ том судлаачид профессорууд энд бол нэлийн олон тийм дүгнэлт өгсөн юм ном байна л да. Энэ номныхаа талаар ямар өмнөх хоёр номноос ямар онцлогтой болсон? За энэ бол одоо шинжлэх ухааны одоо академийн ерөнхийлөгч Инг Төвшин. За тэгээд манай их засаг сургуулийн одоо доктор профессор Немосор Ленинградын дорн техникийн судлалын Петрова гэж том улсууд одоо дүгнэлт шинжилгээ хийгээд бүр өнтөө тэр бас нэг одоо эрдэм шинжилгээний баг хурлын тэр Монголд ирж Петрова хийгээд олон эрдэмтэн судлаачид цуглуулад миний энэгээр илтгэл өөрөө тавиад ингээд ном маань баяжаад биес баяжуулахад тэндээс баяжаад ингээ яваад байсан. Тэгээд энэ номыг хэвлэхдээ бол одоо тэр Дэлгэрмаа гэж хурдан гишүүн байсан одоо Нур Бунцдугаан одоо охин Дэлгэрмаа гэж таньда та нар. Тэгээ тэр маань над хэлж гисэн. Яагаад гэвэл би энэ дээр одоо тэр миний сайхан ээж гэдэг одоо дуу бичсэн байгаа ээж нь зориулж. Тэгээ тэр дууг одоо бичээд одоо тэр дуу их сайхан дуу болсон. Тэгээ цогц сайхан дуусан концертн дээр тэгээд одоо тэр дууг одоо дуулаад тэгээд тэнд баярлаад одоо миний ээжийн тухай ийм дуу ийм сайхан дуу танаас өөрхөн бичээгүй гэдэг. Тэр дууг одоо баярлаад миний номыг хэвлэж гисэн юм аа өөрийнхөө мөнгөөр. Ингээд би тэрэндээ Дэлгэрмаадаа их баярлж байгаа юм аа. Тэгэхээр одоо таны ном бол бүр шинжлэх ухаанцсан байна. Хамгийн гол энэ 3 дахь ном ч юм бол олон улсад гарч ирсэн байна шүү дээ. Таны хэлдгээр бол тэр одоо Петров гэдэг том судлаач. Тэгээ ирсэн Монгол дээрээ баа хурал хийсэн. Шинжлэх ухааны өөрөө хөлөөлгөөний хурал хийсэн. Энэ дээд сургууль шүү дээ. Тэн дээр бүр эдийн шинжилгээний хурал гээд миний ингээд лекц уншаад тэгээд хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Сэдв доктор орчуулаад. Сэдв доктор таны шүү дээ. Сэдв доктор орчуулаад ингээд том одоо юу хийсэн юм байна. Үндсэндээ бол таны бүтээлчин бол нөгөө Монголын төдийгүй олон улсын шинжлэх ухааны судалгаанд орж ирсэн байх. Бөө судлалын бүтээлчтэй. Нөгөө Монголын төдийгүй олон улсын эрдэмтдийн анхаарлыг татаж ирсэн гэдгээр энэ 3 дахь бүтээл бол бүр онцлог 4 дахь бүтээл бол онцлогтой болоо явчихин тийм ээ. Тийм. 2011 он жилийн дараа дахиад нөгөө бүтээл маань дахиад ингээд B5 хэмжээгээр том болоод хэвлэгдээд гарсан. За энэ өмнөх 2010 онд хэвлэгдсэн бүтээлээс ямар онцлогтой, ямар ялгаатай болсон, яаж сайжирсан талаар та. За энэ тэгэхээр хамгийн гол нь одоо тэр дэлхийн бөө судлал, Монгол бөө судлал өөрөө хөл бас олон улсын анхаарал татаж одоо Далай ламын урилгаар одоо эндхийн Банглаар
дэлхийн бүх шашны цуглаан болж зан үйлээс Далай ламын урилгаар. Тэгээд Далай ламын урилгаар тэр тийшээ явахд л одоо уг нь 4 лам явах ёстой гэж хамбад ихсэн гэлээ. Тэгсэн Далай лам та нар тэр монголчуудын мөнгө тэнгэр Чингис хааны бөөмөрглөг устгацсан уу гэсэн. Устгаагүй гэсэн. Тэгвэл 4 бай авчир гэсэн. Тэр 4 бай алдах нь ховор хэн Далай доктор, Пүрэв доктор хэлсэн юм байлаа. За одоо 4 бай болгож хэцүү дээ одоо яг хөө тэр Ямтал гээд нэг зайрын бий хөвсгөлийн баярууд ингээд нэг багш бий. Тэр хоёр тацаа хэлдэ. Таадвал чин тийм явъягаад ухсахгүй байх. Саарсул юмтайгаа ярина гэдэг. За юмтайгаа ирээд нэг шийдвэр өгнө гэсэн. Тэгээд надад ч хамбын одоо нарийн мичиг ламтан ирж яриад ингэсэн. Тэгээ би явуулгүй яг тэнд манай монголчууд одоо өв соёл их тарж махгүй л гэдэг одоо энэ бидний өв соёл бидний өрсөд тэнд их юм би явна гэдэг. Тэгээд 4 сарын үед явсан. Тэгээд тэр номын тухай одоо ороод одоо энэ дээр номдор тэр тухай олон улсын бөөгийн талаар нэлээд орсон тий. Ийм зан үйлтэй хоёрдугаар тэгээд энэ талаараа бас бөөгийн зан үйлэн одоо тэр уул устдах одоо тэнгэрийн явааг яадаг хөө хайртай явааг яадаг хөө лусын явааг яадаг хөө гэж ийм чигт хоёрдугаар Германы одоо Пайв үүрэг хотод олон улсын хурал цуглаан хийж тэн дээр надаас асууж яасан. Гэхдээ н аваа чулуу аваадад ингэж яхаа ямар өчтэй юм гэж. Тэгээ би хэлсэн. Энэ тэнгэрийн яваа гэж байт юм аа. Энэ дээд компьютер энэ жижиг компьютертэй Монгол хүнтэй харьцдээ. Тэгээ энэ нь одоо 5 метрхүү 4 зэрхүү онгод шилд юм аа. Тэгээ тэнгэрийн аваа гэж дээд тэнгэртэй харьцсан, хайрхтай бол хайрхтай амттай харьцсан, лусын аваа газар тустай байдаг. Энэ аваа гэдэг чинь ийм өөр аваа гэдэг чинь энергийн цэг байд юм гэсэн чинь баахан гайхаад инээлдэж дээ. Би урагч юм хэлээгүй дээ. Нэл гэсэн. Тэгээ надаар тэрийг аваагаа дахиад гэсэн. Тэгээ би тэр Пайв өргөд нэг аваа дахиж гисэн хар уулын аваагээд одоо болтгоор тэр гадаа дотоод сайхан цуглаж нэг за Монголын зайрын аваа гэж нөгөөдөж мөргөж явдаг гэлээ. Тэгээ тэр авааны учир гэсэн тиймийг тэгээ энэ дээр тэр авааны тухай бичсэн байгаа. Энэ дээр дуудлага бичсэн байгаа л. За тэгэхээр одоо нөгөө хамгийн сүүлд хэвлэгдсэн ном бүтээл бол 2024 онд та нодон жил ерөөсөө гаргасан юм тийм ээ. Тэгээ энэ бүтээлч нь бол за одоо бүр их зузаан болсон байна. За би эндээс ингээд агуулгыг харъя тийм ээ. Одоо маш том энэ бүтээл болж хувирсан байна шүү дээ тийм ээ. За энэ дээр бол таны ер нь энэ ухамсарт амьдралын одоо энэ бөө мөргөл бөө судал зориулсан энэ түүхэн садгаа бол нэлээд оруулж өгсөн юм шиг байна тийм үү? Бүтээл. За та энэ бүтээлийнхаа онцлогийн талаар өмнөх бүтээлүүдээр юугаараа ялгаж чинь гэдэг талаар та За энэ бол хамгийн сүүлд гарч байгаа. Энэ одоо миний зорьсон, сансан, бодсон бүхэн одоо тэр бүгдийг одоо бас хадгаж шингээсэн одоо баяжуулсан одоо ийм сайхан ном бүтээл байгаа. Тэгээ энэ хамгийн гол нь одоо тэр Монгол өвөө мөргөдийг ЮНЕСКОд бүртгүүлэх тийм одоо зорилго гарч ирсэн. Тэрийг одоо видеокад одоо ЮНЕСКОгийн төлөөлөх урт насан гэж доктор эдэнтэн тэр хүн одоо Монголын төлөөлөгч байдیں۔ Тэр хүн энэ дээр бишиж зайрын бямтарчин одоо тэр бөөмөрлийн талаар одоо хийсэн үйл ажил гэж энэ ном дээр тэр хүний намайг дүгнсэн дүгнэлт байгаа. ЮНЕСКОгийн одоо төлөөлөгч одоо эрдэнтэн доктор урт насан гэж одоо олзол амтахгүй дээ. Тэгээд тэр талаар одоо нэлээд юм орсон. Тэгээд тэр ЮНЕСКОд одоо бүрдгүүд бурхан халдууныг одоо яаж дахих вэ? Одоо бурхан халдууныг дахиад одоо хаанаас ихэд дахих вэ? Хаалгын даваа, босхын даваа, дээд цагаан харал. За тэгээд одоо хамуус төвчөнд байдаг багуулаар их улаарыг за тэгээд одоо дунд дээд цагаар тэгэл хаалгын даваа босхын даваа тэгэл бурхан хадууны доод даваа дээд даваа гэн тахилгууд энийг яаж дахих вэ? За жишээлбэл доод даваанд ямар зан үйл хийх вэ? Дээд дунд даваанд ямар зан үйл хийх вэ? Дээд даваанд ямар зан үйл хийх вэ? Хаалгын даваанд ямар зан үйл хийх вэ? Босхын даваанд ямар зан үйл хийх вэ? Энэ бүгд номыг тэр зориулж тэр зан их том зам үйлийг хийгээд энийгээр ЮНЕСКОд бүртгүүлээд ингээд над одоо гэрчилгээ өгсөн.
зайрын бямтаж энийг ЮНЕСКОд бүртгүүлээ гэх. Тэгээд онгоц явж бурхан халдууныг таарч ЮНЕСКОгийн дэлхийн төлөөлөгч ирж тэгээд одоо хашим аргад гэж одоо бурхан халдуур хариуцсан хамгаалтын дарга тэр өөрөө ингэж яваад ингээд онгоцтой нисж ирээд хөдөө арал цагаан арал дээр буугаад тэгээд би тэн дээр 99 тэнгэрийн дуудлага 55 цагаар 44 хар тэнгэр бөөгийн мөнгө тэнгэрийн цог гэмрийн сан мөнгө тэнгэрийн залбир мөргөл ингээд энэ зан үлийг бүгдийг хийгээд ингээд цүлд нь тэр одоо батламжинд оруулаад баталгаа авсан энэ тэр маш чухал ном судар орсон ийм сайхан бүтээл болсон юм байгаамаа. Товчхон хэлээд юм байгаа. Дотор нь маш олон агуулга та бидний ярих хугацаа хязгаартай учраас энэ богино цаг хугацаанд энэ номнуудын мэдээллийг хүмүүс хүргээд байна шүү дээ. Таны бүтээлүүд онцлогийн талаар. За тэгэхээр сүүлд гаргасан энэ бүтээл бол ерөөсөө нөгөө таны энэ бичсэн бүтээсэн энэ одоо бөө мөргөлтэй холбоотой зан үйл уламжлалыг соёлын үнэт зүйл болгож ЮНЕСКОд бүрдүүлсэнийг баталгаажуулах зорилгоор энэ ном бүтээл 24 онд гарсан гэж ойлгож байна шүү дээ тийм ээ. Тэгээд одоо тэр ЮНЕСКОгийн төлөөлөгч урт насан өөрийн одоо бичиж наадаас бүр миний номд дээр бичиж өгсөн одоо ингээд баталгаажуулсан юм би. Зөв. За ингээд та бол ингээд ер нь маш олон ухамсартай амьдралынхаа ер нь их хэсгийг бол ингээд сайхан ном бүтээл бичиж гойч үе залуучуудаа өвлүүлж байгаа чинь бол бидэнд маш сайхан талархалтай санагдж байна. Ер нь одоо бид ингэж ойлгоод байгаа шүү дээ. Ингээд одоо бөөлдөг хүн их болчих. Бөө их болчих. Энэ бол нэг талаас харахад ингээд Монгол зан үйлээ сэргээж байгаа уламжлалт монголчуудын уламжлалт мөхлөг шашнаа сэргээж байгаа сайн хэрэг боловч яг одоо нэг тийм нэгдсэн судар гэх юм уу, баримт жижиг гэх юм уу юм ном бүтээл их ховор байгаад байна шүү дээ. Тэдгэрийг нэгэн зүгт зангидах зан үйл маань одоо юм тархаа бутархаа шинжтэй тийм ээ. Ингээд ийм байдалтай байгаа үед бол та ингээд зөвхөн бөөлөх бүхэн одоо зан үйл хийх биш энэ ном бүтээл бичиж хойч үедээ уламжлуулж хадгалуулж байгаа чинь бол бид бүхэн танд үнэхээр одоо талархалтай хандж байгаа гэдгийг хэлхийг хүсэж байна. Та энэ пүр доктортой анх яаж танилцчихсан бэ? Одоо энэ пүр докторгаа за энэний өмнө бол далаа багш бол ингээд бөө сургалтын чиглэлээр том эрдэм шилжгээний ном бичсэн биз дээ тий. Та энэ бүтээлээс ингээд одоо тулгуурласан гэж бичиж байна. Та пүр доктортой яаж танилцчихсан? Та энэ пүр доктор хоёрын үлдсэн сайхан дурсамжийн талаар нэг та бидэнд ярьж өгөөч. За тэгэхээр тэр энэ чиг сонин л доо одоо нэг пүр доктор нэг над руу яасан нэг тийм юу та нэг пүр доктор нэг танад ирсэн гэсэн шүү дээ. Гарын өсгтэй юу энэ дотор байна уу? Над өөрөө гарын өсгтэй юугаа явуулсан юм байгаа юм. Би тэрийг харж яаж ээжгээ. За. Өөрийн гарын өсгтэй дээр. Баримттай гэдэг дээр тий. Долом доктор за тэгэл далай доктор, пүрүү доктор тэгэл одоо энэ том доктортой уулзаж очиж зан үйлээ хийж тэднээс буруу зөвөн таниулж ингэж мэдэж уулзаж очиж одоо нэмсэр доктор гэдэг ингээл одоо уулзаж очиж явдаг байсан. Тэр үед бас пүрүү доктор бас намайг одоо энэ халахын нэг хөөхд ингээ бөө болоод яваад нэг сонирхсан байлгүй. Нэг юун дээр одоо хорлолтой тааралдаад зайранд нь та гэр хорон хаана байдгүй гэсэн. Гэхдээ би төмөр зонд байдаг гэсэн. За таны онгоц шүтэнтэй нэг очиж уулзаж юмар байна гэсэн. Тэгээд би гэрээ зааж гисэн төмөр зонд. Гэхдээ яг одоо энэ чи ядуулаас нэг жайлын жижигрэл өсөж чинь тэгэл яг бас онгод монгод ус юм залцсан л байна. Тэгээд яг учир байдлаа хэлээд ингээд нэг сөртэй юм байхгүй дээ тэр чинь тэгэл ингээд яасан. Тэгээд цайхан ярьж хөрч хагаад тэгээд авгаатайгаа ирсэн. Тэгээ олон өдгөө алхахын зайран гэж яриад байхдаа гэнтэй нэг уулзъя гэж ирсэн байлгүй. Тэгээд бас надаас янз юм асуугаад ингээд би хуураараа төмөр хуураараа хуурдаад ингээд бас юм сайхан яриад ингээд явсан. Тэгээ бас зарим авгаан сэтгэлд таарахгүй ч юм уу одоо алхахын зайран гэж ямар юм байсан болдог ярьсан юм яасан. Тий. Тэгсэн чи очиад нөгөө гэрт оронгуулаа нэг ундахсан чил шин ундахсан чинь одоо бенжигтэйхэн болоод зөөд нойронд нэг өндөрвөө дээр доргоц авахч үсээл ингээд унтуулсан нойр нүрдгөө. Тэг пүрүү доктор хэлсэн баг одоо ингээд л. Гэхдээ чил юм бодоо байлгүй зайрангууд гарахтаа гэсэн. Гэхдээ бодхон ш бодсон та гэсэн. Тэг надад уцтай тэрийг зайрантайгүй одоо манай хөнгөн унтаж чадахгүй ингээд байна. Та нэг онгодонтой болгооч. За мэдлээ. Тэгээ тэрний дээр за сайхан амарлаа шүү. Танд баярлалаа шүү гэд надад маргааш нь энэ бичгийг өөрийнхөө тамхтай одоо манай авгаа сайхан боллоо. Одоо өөр сайхан боллоо гэд ингээд тэгээ би энийг түүх дурсгал болгоод
өөрөө хадгалсан байгаа тий. Тэгээ чинь тийм ийм хадгалтай баримттай хийхгүй бол одоо юм чи итгэхгүй шүү дээ нөгөө. Заавал баримттай. Тухайн үед тэр том эрдэмтэн бүр доктор бол энэ бөө гэж юу байдгийг ер нь одоо үнэн судалсан мэддэг хүн шүү дээ. Тэгээ өөрөө бол ингээд судалсан хүн байгаа шүү дээ. Тийм мөртлөө Халахын бөө одоо бямдарч гэж ямар хүн байдгийг гэдэг. Бүрэн доктор намайг ганцхан нэг авгаан тэгж бодохгүй юу? Бүрэн доктор биш. Бүрэн доктор биш. Авгаан тэгж бодоо чи тэр том зайранд юм бодоо байлгүй гэж ахлаа. Тэмээ авгаан гэсэн гэж. Чи тэгвэл одоо би яриад тэр надад тэгээд тэр чинь өөрөө бөө судлаад мэддэг шаа тийм бодохгүй шүү дээ. Тэг хүнээс гаднаас хараад өгөхгүй шүү дээ. Тэг мондог хүн чинь авгааны хадаа нэг их олон бөөтэй газар ээж суучаас арай л жоохон дотмор харагдал та мэдээ. Тэгтээ зэрэг дотроо бодсон үйл тоосон шийд. Тэгсэн гэргээд нэг онгод нь дагаа дэмжсэн яасан нэг чи онтолохгүй ярьдаас давхар зөөгөө тэгээд доктор бүрэн доктор залгаж шээ. Тэгтээ зэрэг мэдхгүй. За энэ ч тэрнээс болсон та гинэ. Тийм үү чи. Тэгээд их доктор бол тийм бодохгүй те өөрөө судлаач мундаг хүн болох та зэрэг. Тэгээд над энийг бичиж явуулаа тэгээд ингэж яажсэн ийм учир төвхтэй эндээ би энэ дандаа судалгаа баримт намайг дандаа баримтчулдаг. Тэгэхээр бол одоо тэр Дамжин Зайрангийн одоо Тайлманжиг гэхэл одоо энийг баримтчулна. Өөрөө модны хажууд одоо олон удаа ээж модод дахлаг хийсэн. Тэгж одоо тэр хөвсгөлийн одоо цоодлоо гэж мундаг тав активж эрдэнтэн байсан. Тэр чинь миний дахлан нэлээд хідэн удаа орчхоо. Тэгээс үлд нь Зайрангаа тантай ярих юм байна гэсэн. За юу байдгийг гэсэн чинь одоо их Дамжин Зайрангийн Тайлманжиг над байд юм аа. Тэгээд одоо энэ одон жилийн дараа энэ дээр одоо тим янзын хүн бөөлнө. Тэгэхэд чи одоо баарахгүйгээрээ гэсэн. Би тэгэхэд нь одоо бөмбөөлөгчийн гэж босон. Тэр юунда тэгээд надад энийг хэлсэн юм. Танд энийг өгмөр байна гэж ээж модны хажууд надад ихгүй юу? Тэгтэн зэрэг би хэлсэн. Энэ модны хажуу та тэр яриад хинждэхгүй. Таны наадах аваад надад хүн итгэхгүй. Та үнэхээр өгье. Үнэхээр тэр хүний даадуурыг биелүүлэх гэж байгаа бол Улаанбаатарт яваад очоо. Би телевизийнхээ дуудана. Алтан гэрэл Умбан юм гэдэг одоо мондог телевизэн. Тэднийг дуудаад одоо бүгдийн эрдэнтийн мөрөг зарим усуудад дуудаад ингээд өргөн дээр нь цуглуулад их Зайрангийн Тайлманжиг авах чаана гэж ингээд 19-аар хүлээж аваад цоодлогоор өөрөө нь гарын өсөг зуруулаад бүр өөрөө нь бичүүлээд ингээд бас энэ номд орсон. Өөрөө нь номыг одоо баталгаажуулах бол одоо чинь худлаа өнөө ярьдаг их юм байна. Тэсэлтэй зүйлсээ янз бүрийн зүйлсээ тийм учраас баталгаажуулж бас номоо ингээд ариужуул баяжуулж явж ийм юм болгож хойж үедээ хүрэж байгаамаа тийм. За танд их гэлээ ингээд таны өв соёл номын одоо энэ өгтөөлөн залгамжил чинь улам бүр одоо цаашид үргэлжлэх болтугай гэсэн сайн баярлалаа. Энэ удаагийнхаа уулзалтыг хоёлаа дуусгая. Дараагийн удаа уулзалт нэрээ дахиад тийм ээ. За хорой. За